За би өнөөдөр өөрийнхөө темгээс дахиалсан юмнуудаа өмсөж харуулах чинь. Hi vlog, welcome to my guys. Богино өнгө тавьсан байна. Надад энэс өмнө нэг хар өнгөтэй байдаг. Гэхдээ саарл өнгөтэй илүү таалагдаад юм сан тавьсан байна. Даавуу материалтай. Ер нь бол салхин гарахтай ч юм уу өмснө гэж бодоод тавьсан. Тэгээд энэ өнгө маань болохоор ийм үнэтэй. Дараагийн зүйл маань гэх юм бол урт ханцуутай суул цамц байгаа. Чөлөөт үедээ өмсгөр. Энэ надаа ханцуу болон энэ голынх нь хэсэг нь амар таалагдсан. Ер нь бол би иймэрхүү загварын цамцанд маш дуртай. Цамцны гадуур яг будуулах хүмүүсийн юм шиг ийм загвартай амар дуртай. Тэгээ надад яг ийм биш ч гэсэндээ энтэй төстэй загварууд бол зөндөө олон байдаг. Өмсгөр нэг юм бэ. Цагч нь надаа. Ийм цамц байна. За миний темгээс авсан энэ удаагийн худалдаа авалтууд маань болохоор амар удаа миний сагсанд байсан. Яг айгу таалагдж байгаа ч гэсэндээ арай үнэтэй санагдаад байсан болохоор дандаа хямдрахыг нь хүлээж байгаа тавсан байгаа. Сагслан бараанаас чи энэ хямдрлаагаа мэдээлэл ирдэ шүү дээ. Би тэднийг нь харж байгаа дандаа эдгээр ингээ нэг нэгээр нь цуглуулсаар агаад сая наадмаар намайг ер нь байхгүй орнд бүгдээрээ цуглараад ирсэн болохоор бичлэг хий гэж бодлоо. Энэ бол надад амар их таалагдлаа 10-аас 10. Би нэг ахгүй байх гэж амар ихлэсэж чи авсан зүг болсон байна. Бас энэ авсан цамц маань ийм үнэтэй. Бас ахиад энэ цамц. Энэ цамц бараг л 50% хямдэрсэн байсан. За тэгээд дээрэс нь амар их худалдаа авалттай байсан. Бараг 2000 хүн авсан байсан байх шүү. Тэгээд хүмүүсийн үлдээсэн сэтгэл болон бодит зураг нь ингээ амар их байсан учраас за энийг л авах юм байна гэж тавьсан. Энэ цамцыг болохоор хавар юм уу намар ингээ сэрүүхэнд бол шууд гадуур нь өмсөө явчихна. Ягаан өнгөтэй тэгээд дээрэс нь товчин ийм амар хөөрхөн за. Ийм зүрхтэй харагдаж байна уу? Ийм зүрхтэй. Тийм лого нь ингээд юм хоёр баага. Энэ цамц маань ийм үнээс ийм болж хэмдэрсэн багт нь би авсан. Дараагийнх нь бол миний авсан ийм цүнх. За миний ойр татны найз нөхөд бол намайг Hello Kitty-нд амар дуртай гэдгийг мэдж байгаа. Та нар ч гэсэндээ одоо мэдэж яав. Надад бол Hello Kitty-тэй цүнх одоогийн байдлаар бол 3 шиг байдаг учраас би энийг авах дээр амар эргэлцсэн заяа. Гэхдээ энэ цүнх бүр 40,000 төгөөс 10,000 болчихсон байсан учраас би авсан. Нэг баг 3-4 сар сагсандаа байлгасан. Тэгж байгаа 10,000 болчихсон. За намайг угаасаа авах гээд байгаа юм байна гэж бодоод би авсан. Тэгээд амьдралд нэг тохиолдох халцгаралт дээрээ бас тий ягаан плаж ч юм уу тий хөрхөн тийм cute хувцалтан дээрээ барийг шийдсэн. Нэг жижиг биш нэг амар томч биш тий. Цэнэглэгч кошлонг овоог өөрх юмнууд орчгоорой. 2 мантуу орчихвол. Үгүй 2 байлгаа бүр бараг 6 мантуу орох харагдсан. Хувцнууд маань бол дуусчлаа. Гэхдээ ахиад Hello Kitty. За энэ нь болохоор ямар хүчтэй юм бэ гэхээр нь штэ. Энэ өсний малгай зэ. Би өмсөө эхлээд өмсчи. Америк кинон дээр эхнэрүүд нэг толгоонд ийм юм уугалчаа суугаад идэв үсттэй. Тэгээ би ойлгохдоо тийм нэг өнгө тарьстай хүмүүс ч бурдчаар үстэй штэ. Тэгээ тэрийг нөгөө янзлчаад муухай болохгүйгээ утна гэдэг юм тэгж ойлгосон. Гэхдээ миний энийг авсан зорилго нь болохоор штэ. Ингээ миний өвс ерөөсөө ингээ тослогддоггүй байхгүй юу? Тийм болохоор би 7 хоногт нэгээс 2 удаа л угаадаг. Тэгтээ бол ингээ шүршүрт бас ормоор идэг. Тэрхэн үсээ ингээ чихэж норгомооргүй байдаг учраас ер нь энэ малгайг авъя гэж шийдээд энэ малгайг авсан байна. Тэгээд энэ малгайг би ийм төгрөгөөр авсан. Цугных шиг материалтай юм. Нэг давхар биш. Ингээ 2 давхар юм. Тоомж ирээд тэр нөгөө ийм малгай өмссөн ингээ нуруу. Энэ хэр маш хэрэгтэй юм. Үлгүүр хараа. Манайх амар олон үлгүүртэй ч гэсэндээ би бүгдэн дээр нь цүнхээ тогтоосоор агаад малчуураа үлгэх тийм үлгүүргөө болцсон. Тэгээд цүнхнийхээ үлгүүрнээс аваад ингээд 0 дээр тавьсан байгаа байхгүй. Энийг болохоор яг алчуурандаа зориулж авсан. Үгээ ч юм уу хаалганаасаа ингээд тохоод үлгчдэг. Энийг бараг би 2000 төгрөгөөр авсан за. Амар хэрэгтэй юм авсан байгаас тийг хэрэгтэй юм авсан байна гэж. Тийм байна. Эний зургийг тавьчингуудлаа 2 үлгүүр, үрчин 2 үлгүүр гэсэн байх юм. Би энэс 2-ыг нүж утсан байхгүй. Тэгсэн чинь ийм нэг үлгүүр болоо ийм нэг гуйлахчинтай болсон байна. Зүг. Манай тийм үү ингэж л тараа. За яг гоё. Энэ бол ийм шотны хундаг. Одоо эндээ тэгэл
Ваа энэ найрах дарс юу гэдэг тиймэрхүү мэдээж байгаа юм шүү дээ. Бол бас айл гэр болцсон болохоор гэрт хүмүүс ирээл хаяа ганц те цагаан сар мар ч юм уу шинэ жил мэлээр яг шаардлагатай үед ингэ шотны хундаг гаргаж ирэх гэхээр мад хундаг байхгүй байгаа гэсэн. Тэгээ манай гэрт 2 хундаг байдаг байхгүй. Угаасаа л хүмүүс ирэхэд олон төрөлцөөтэй ямтай байх хэрэгтэй учраас гэрээ эзэгтэй хувьд би энийг авсан. Би энийг бас ийм үнээр авсан заяа. Нэлээд хямдхан байгаад. За энэ болохоор ийм өнгө аалз. Би 10 жилтэй байхдаа хар өнгийн аалз үсэн дээр амар их чимгэлж авчдаг байсан. Тэгсэн чинь саяхан ингээд ийм өнгө эрвэхэ шиг хэлбэртэй аалз гарсан байсан. Чи наа би ингэж зөргөж утсан аахгүй юу? Шүү өөр. Шүлжиж мүжил ороож мараад нэг маягалмаар өдөр байдэн штэ тий. Гүнж болмор. Тийм байгаа өдрөө би энийг зүүн. Жиштэй хараа ингээд нэг юм болгоод биш үлчтэй штэ ингээд эрдэнэ доорн боочдаг. Тэгэхээр ингээд тэр сүлчин одоо тэр жижиг хэсгээ ингээд бас авчиг гэж бодож байгаа. За энэ болохоор нөхөртөө авсан ийм хүрэн байна. Ингрийн задгад тавьсан ч болно, ингээд авчихсан ч болно. Ухаас тастасаа. Вирус цагаан бодолк дотор нь өмсөд гадуур нь ингээд явчихвал бас өөр юм бэ те. За болсон бас энийг бас амар лаг хямдарсан багт навсан заяа. Ийм үнээр авсан. Нэр ийм батганы наалтаас авсан харуулхаа мартчих. Өнгөнгийн батганы наалт наахаар амар халтар харагдчихсан байхгүй юу? Тийм болохоор аль болох юм цагаан өнгөтэй хөөрхөн батганы наалт авсан. За бид хоёрын авсан унтраалганы чимэглэл. За энийг яг унтраалганыхаа гадналт нь наагаад видео тоглоом тоглолтог юм контроллер тэрэн шиг л юу нэг ашиглах юм байлээ. Ингээд геймпад. Тэгээ энийг хийчээд харуулъя. Энэ яг уг нь бол 2 ийм салаа товлоор байдаг штэ. 2 гэрэлнийх тэгээ 2 өөр товлоортой байгаа үед хийвэл зүгээр юм байна. Манайх өрөөндөө ганцхан гэрэлтэй учраас энээр хоёулаа яг адилхан юм гэсэн. Энийг нэгсэн чинь гэрэл маань өтер. Гэтэ зүгээрээ. Бичлэгээ яг эдэлж дуусаа байжсэн чи миний тэмүүгээс царилсан бос юмнууд ирээд тэгээ нэмж хийх чинь. Гэтэ эдгээр бол миний хямдрлаар авсан хувцас биш. Гэтэ хамт байгаарэ. Энэ болохоор 100 өмсөхөд болохоор энэ хөөрхөн зурагтай ханцуу байна. Өөрхөн дуртай бодуулкыг өмсмөр байдаг. Гэхдээ гар ингээ хаалах гад байдаг ч юм уу эсвэл гар түлхэх гээд байдаг штэ. Тэгэхээр тийм үед зориулсан нэмгэн ханцуу гэж ойлгоход болно. Зураг нь ийм бүрхэн тавар шүтээ. Энэ нь ингээ манжаатгтай учраас суларч унаад байхгүй. Бас алцгаарай. Ийм хураа орох хэсэгтэй. За нэг ингэж харагдчихээн. Гэтэ энэ бол мэдээж би одоо зүгээр ингээ гэртээ өмсдөг бодуулкаа өмссөн байгаа штэ. Богинохон ханцуутай юм хүүс гардаг загвартай байхгүй. Тэрээс биш юм суул загвартай, урт ханцуутай, урт хормоотой ийм бодуулкын дээр өмсгöd бол тус нь ингэж зааг гараад байхгүй. Энэ сарпанч байна. Энийг гэхдээ би яг өмсөхдөө цагаан бодуулк юм уу цагаан майкн дээр тэгээд доогоор цагаан өмдтэй өмсөе гэж бодож байгаа. Энэ болохоор юм плаж биш сарпанчиг маягийн нэлээд богинохон хормоотой. Тэгээ энэгээр нь ихсгэж багасгаад иж болно. Бас энийг өмсөхдөө өсөө боол зүгээр юм байна гэж бодсон. Хоо байх уу гэж боцоороо байтал өөр нэггүй шийдээд авцсан байвал яах юм гэж бодоод шууд авцсан. Зөв биз дээ. За юм байна. Энэ сарпанчиг бол өстө таалагдчихна. Яг миний сонирхол. Хөөрхөн цэвэрхэн яг зураг шиг юм байна. Материал нь ч гэсэндээ нэмэх. Ийм шилэн бүгд. Энэ зөвөр хөөрхөн загвартай цэвэрхээс нэгдээд авцсан. Надад тийм өнгөгүй бүгж байдаг болохоор миний маш удаан хугацаанд авахыг хүссэн, авахар төлөвлөж исэн нэмгэн хүрдэг. Өмнө би хотод явж байхдаа тэр нь намар байсан ахгүй юу? Яг өмс хүлээлнээсэн. Нэмгэн хүрдэг бол зөндөө байсан. Тэгтээ үнэтэй байсан. Ижил би тэр үеэр амар их шопинг хийцэндээ сүүлийн өдрөө мөнгө маань жоохон дууссан байсан болохоор авч чадаагүй. За тэгээд энд ирээд тэр хүслээ гүйцээх гээд хайжсэн чинь кинодо тэр байж идэв. Хамгийн жижигхэн хайрцан баг энэ дээр юм байт юм билээ. Гэхдээ мэдээж хавар намрын үйлрэл энийхэн дотор нь ханцуутай зүйл өмсч дуулаалах учраас надад бол яг л боломжийн юм шиг санагдсан. Ус нэвтрэлгүй материал. Бас нөгөө талаар нь өмсөх боломжтой. Надаа
цаа. Гэтэ би ер нь бараг л нөгөө талаар нь харуулж өмсөхгүй байхаа. За энийг би ийм төгрөгөөр кинод аваас авсан. Өнөөдөр миний бичлэгтэй хамт исэн та нартай баярлаа. Баяртай.